Сайн байцгаана уу багш нараа, сайхан шилсэн үү? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Боловсрол соёл урлагийн газраас багш нарын онлайн сургалтаар баасан гараг бүрийг мэргэжлээ дэвшлүүлэх өдөр болгосонтой холбогдуулан 4-р ангийн багш нарын бүлгийн чөлөөт ярилцлага энэхүү лайваар эхэлж байна. За өнөөдрийн лайв ярилцлагыг мэргэжлэлтэн Бомтын огшийнхаа санаачлагаар 12-р сургуулийн багш Оюмаа миний бие хөтлөн явуулах болно. За энэхүү ярилцлагт маань Монгол улсын зөвлөх зэрэгтэй хан уул зохицолбор сургуулийн багш Оюнтын огш маань их хэлний хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь сэдвээр туршлага арга зүйгээ та бүхэнд хуваалцах болно. Мөн чөлөөт ярилцлага маань багш нарын төлөөлөл болтоо 1-р сургуулийн багш Оюн сайхан, 8-р сургуулийн багш Бат Улам, Сэргэлэн сумын багш Батгшиг нар оролцож байна. За энэхүү ярилцлага маань та бүхний багшлах үйлсэд дэмжлэг болох тул лайваа идэвхтэй үзээрэй багш нараа. За ингээд Оюнтын огшоос ярилцлагынхаа дагуу асуултаа асууя. За бага усралын монгол хэлний агуулгыг ойлгоно гэдэг нь унших, бичих, сонсох, ярих чадваруудын мөн чанарыг одоо багш нар бид нар мэднэ гэсэн үг тийм ээ. Мөн чанарыг мэдснээр нэг ээлжид хичээлээ зөв төлөвлөх, сурагчийн хийх үйл ажиллагааг зөв өдөрдөн чиглүүлэхээс гадна үнэлгээний даалгавраа зөв боловсруулах юм аа. Таны бодлоор яг унших, бичих, сонсох, ярих чадвар гэж яг ямар чадварыг хэлж байна? Эдгээр чадваруудыг хөгжүүлэхэд ямар арга зүй ажилдаа одоо бүтээлчээр хэрэгжүүлж үр дүнд хүрсэн туршлагаа хуваалцсан уу? За сайн бацгаана уу? Багш нартаа энэ өдрийн мэнд хүргье. За дорнотын багш нартаа, бага боловсролынхаа багш нарт өөрийн одоо монгол хэлний хичээлээр сурагчдаа хөгжүүлж байгаа арга зүйгээс хуваалцахсанд баяртай байна. За тэгээ эхний асуултандаа хариулъя. Ер нь монголны хичээлээр бол унших, бичих, ярих, сонсох гэсэн энэ чадварыг бол одоо бид нар тус нь бол хөгжүүлнэ гэж ойлгож болохгүй тийм. Ер нь хүүхдийг бүтээлчээр одоо сэтгэж бие даах чадвартай одоо хүн болгон төлөвшүүлэхийн тулд эхлээд ерөөсөө л зөв аргаар уншуулж сургах, за унших чадварыг нь хөгжүүлэх нь бол маш чухал гэдэг. Тэгэхээр хүүхдийн суралцгын суурь гэдэг бол ерөөсөө л унших. Хүүхэд өөрөө одоо уншиж ийж унших гэдэг чинь өөрөө л ухаан ойлгох гэсэн үг тий. Одоо унших гэдэг бол ерөөсөө зүгээр нэг юу гэдгийг уншаад өнгөрснийг бол унших гэж үзэхгүй. Тэр уншсан зүйлийнхээ утгыг ойлгож, ухаарч, өөрөө тэрэндээ задлан шинжилгээж, анализ хийж, бодож, тайлбарлаж, ийм үйлүүдийг хийж байж энийг одоо унших гэж бол ойлгодгоо. Тэгэхээр амьдрал дээрээс харахад тэгэхээр ер нь бол их уншдаг, уншсан зүйлээ амьдралдаа одоо ойлгодог, тий, хэрэгжүүлдэг ийм хүмүүс бол ерөөсөө л амжилтаа сурж байгаа гэдэг нь бол харагддаг. Тэгэхээр ерөөсөө л бид нар унших гэдгийг бол ерөөсөө л ойлгох, унших гэдэг хоёр үлийн нэгдэл юм а гэж бас ойлгож болно. За тэгэхээр бичих гэж бас ойлголтой. Тэгэхээр бичих гэдэг үүнтэй мөн адилхан. Ямар нэг юм хуулаад бичлээ гэдэг бол ерөөсөө бичих гэсэн үгийг одоо эзэмшлээ гэсэн үг биш. Тэр өөрөө зохион найруулж бичих чадвартай бичээд тийм өөрөө бичсэн зүйлээ одоо оновчтой үгээр илэрхийлэн гаргаж байгаа. Энийг бол ерөөсөө л бичих гэж аавна. За үүнтэй бас адилхан сонсох, ярих гэдэг бол зөвхөн хүний үгийг ойлгоогүй ингээд сонсоо сууж байгаа бол энийг бол сонсох гэж авахгүй. Сонсох гэдэг чинь угаасаа тэр сонсон зүйлээ амьдралдаа хэрэглээд одоо үр дүнг нь үзээд өөрөө бүтээлчээр бас хандж иж энэ үлийг чинь бас ярих, сонсох гэж авдаг. Тэгэхээр миний хувьд бол ерөнхийдөө монголны хичээлээр унших, бичих, ярих, сонсох гэсэн энэ чадварыг бол ерөнхийдөө ээлжид хичээлээр бүр нэгдмэл байдлаар одоо хөгжүүлж төлөвшүүлэхийг бол авчиж нэгдмэл байдлаар ер нь төлөвлөдөг тий. Одоо жишээлх юм бол одоо өөрийнхөө байнга хэрэгдэг нэг аргаасаа хуваалцъя. Энэ арга маань нэр нь бол хот шүрх гэдэг арга байгаа. За манай одоо хаан уул зохицолбор сургуулийн 4-р ангийн хамт олон бол энэ арга ерөнхийдөө бага боловсролын багш нар маань хэрэгэлдэг байгаа. За энэ арга маань өөрөө бас алхамтай. За эхний алхам нь юу вэ гэхээр хүүхдүүд юу багш ямар ч гэсэн эхний гэрт нь юм уу те ангид ямар нэгэн сэдвэр зохиох, найруулах юм даалгавар өгнө. За тэгээд даалгавраа өгөнгүүт одоо багш ангид нь ирэнгүүт хүүхдүүдтэй ингээд чөлөөтэй босоод за одоо багшаа өгсөн даалгаврыг уншчлаа. Биччихлээ те. Бичснийхэн дараа одоо хэний ч багш хугацаа өгөөд хэний ч хамаагүй даалгавар очиад унших боломжийг олгох хэрэгтэй. За энд нь хугацаа өгдөг. Ягаад гэвэл хүүхд бүрийн нэг унших чадвар харилцан адилгүй байдаг учраас одоо зарим хүүхд нь багшийн өгсөн минутанд 4-5 хүүхдийн одоо дэвтрийг уншиж чад зарим хүүхд нь нэг дэвтрийг уншиж байгаа жишээтэй. Ингэж уншиж байгаа нь өөрөө нэг унших чадвараа бас дэмжиж байгаа, гүйцүүлж байгаа нэг хэлбэр маань гэж ойлгодог. За дараа нь олонгууд одоо хүүхдийн юмуудыг уншчлаа. Одоо буцаад өөрөө ширээндээ суугаад одоо энэ сувдагийн
одоо юунаас бичсэн зохион бичсэн юмнаас юу ойлгосон. Тэрийг нэг өгүүлбэрээр ч юм уу 2-3 өгүүлбэр ингээд өөрөө ойлгосон юмаа бичдэг. Инхээр энэ маань нөгөө бичих чадварыг дэмжиж байгаа гэсэн үг. За тэрний дараа 3 дахь алхам маань болонгод багш болонгод хүүхдүүдээс асуулт асууна л да. За одоо хэдэн хүүхдийн дэвтэр уншив гэ хүүхдүүд ингээд хариулна те. Нэг хүүхдийн дэвтэр уншсан, 3 хүүхдийн уншсан. За тэгвэл чи хинийх одоо чамд аюу гой таалагдав. Ямар санаанд таалагдав те. Яагаад чи энэ санаа нь одоо их гоё гэж бодсоо те. Эсвэл төгсгөлд нь энэ ихийг нөхд яаж төгсгсөн бэ? Чи яаж төгсгсөн бэ? Гэх мэтэр ингээд хүүхдүүдээр яриулаад ингээд байхаар нөгөө давхар ярих сонсох чадварнаас хөгжөөд явдаг байгаа. Гэх мэтлэнгээр энэ аргуудыг ашиглаж бас ээлж тэгчэл бүрээр хүүхдүүдийнхээ одоо чадварыг бас хөгжүүлэх бас зорддог. За сайжруулсан хөтөлбөрт одоо мэдлэг чадвар хандлага гэсэн үндсэн үнэлгээний зорилтыг тусгасан байдаг тийм ээ. А энэ одоо 3 чадвар хандлагыг одоо сурагчдад одоо яг ямар хандлагыг юм тийм ээ. Яаж яг оншилж яг үнэлж байгаагаа бас олцохгүй. За тийм ерөн сайжруулсан хөтөлбөрийг бид нар аягүй сайн судлах хэрэгтэй л да тий. Сайжруулсан хөтөлбөрт маань мэдлэг, чадвар, хандлага гэсэн үнэлгээний зорилт, үнэлгээний шалгууруудыг бол маш сайн тусгасан байдаг. Одоо А үсгээр мэдлэг, Б үсгээр одоо чадвар, В үсгээр хандлага гэдэг ингээд үсгээр тэмдэглээд өгсөн байдаг тий. Тэгэхээр судлагтуун бүр дээр ингээд хараад жишээлбэл Монголны хичээл дээр 3 хандлага байдаг. Математик дээр 5 хандлага. За хүн байгаль хичээл дээр 5 хандлага гэх мэт тэр судлагтуун бүр дээр ингээд ийм хандлагуудыг төлөвшүүлнэ гэд заасан тийм. Яг ингээд судлаад харах юм бол тэр болгон дээр зөв харилцах хандлага, идэвхтэй байх хандлага тийм. Хичээлдээ чармаан, мэрэлтэй байх хандлагыг бол ихэвчлэн бас одоо судлагтуун болгон дээр байдаг. Гэтэ би энэ хандлагуудыг яаж яадаг вэ? Ихэвчлэн ажиглалт, ярилцлагын аргаар нь энэ хүүхд маань ямар хандлагатай вэ гэдэг бол онцлогыг хичээдэг. За тэгээд илүү хүүхдийг одоо сурагчийг хүүхдээ одоо нөгөө хандлагыг нь үнэлэх гэхээсээ илүү өөртөө нөгөө хариу мэдээлэл авах зорилгоор л хүүхдүүд ажигладаг л та ер нь. Тэгэхээр мэдлэг чадвар гэдэг бол багш нар бол аюулсаа ойлгодог. Миний хувьд аюу ойлгодог гэж бодож байна. Хандлага гэдэгт яг юу юм бэ гэд бодохоор би өөрийнхөө зүгээр ойлгосноор хандлага гэдэг бол яг үйлдэл юм байна гэж боддог байхгүй юу? Үйлдэл юм байна. Жишээлбэл бид нар ингэдэг чинь өглөө алган юу хүүхд одоо ангидаа ирэнгүүтэл би бинтээ аюу гой мэдлдэг те зөв мэдлдэг. За тэгээд хичээлдээ аюу одоо би өчтөр тим авц өнөөдөр би илүү гоё тим одоо гоё бичнэ гэдэг юм аюу мэрэлттэй байж байгаа юмс ингээд харж хат аюу ажиглагддаг оролдлоготой байгаа нэтэр бол харагдчихэдэг те. Энийг бол би бол юу ч хардаг гэхээр зөв хандлагатай хүүхд гэж хардаг байхгүй зөв хандлагатай хүүхд. Тэгэхээр хандлага бол юугаар илэрч чинь вэхээр хандлага бол үйлдэлээр илэрчдэг юм байна л гэж боддог. Үйлдэлээр илэрхийлж байна. Тэгээд нөгөө манайхны бас яриа байдаг шүү дээ. Хандлага халдвартай шүү гэдэг ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр би энийг бас боддог байхгүй хандлага халдвартай шүү бас үнэн юм байна гэж боддог. Жишээлбэл ангид нэг хичээлээ байн ингээл таслаад явдаг ч юм уу тий. Эсвэл хичээлдээ жоохон ингээд сонирхолгүй байгаа хүүхдүүдтэй ингээд найзалдаг хүүхдүүд буцаад нөгөө найзаагаа дагаад нөгөө яадаг вэхээр буруу хандлагатай болох гээд байдаг хандлагаас харагдаад байдаг тий. Тэгэхээр хандлагыг бол ерөөсөн багш ажиглаад хэрэг манай ангийн хүүхдүүд жоохон буруу хандлагатай байна гэд ингээд өөрөө ингээд бодох юм бол зөв хандлагатай хүүхдүүдтэй айгүй найзлуулах юм уу тий. Би болонгод жоохон тэр хүүхдтэй жоохон ойртуулах гэж жоохон хажууд нь суулгах. Тэгээд одоо өөрийнхөө зүгээс нэг аль болох зөв хандлагатай хүүхдтэй ойр татанд байлгах гэж бас жоохон хичээдэг л дээ. За тиймэрхүү маягаар ерөнхийдөө хандлагыг үнэлэх гэхээсээ илүү бас оншилж өөртөө хариу мэдээлэл авах гэж ер нь ажигладаг хүүхдүүдийг. За мөн бас нөгөө сурах арга барилын ялгаатай хүүхдэд бас нөгөө их бол эхлэлний боловсролыг олоход одоо яг юугаар яаж дэмжин ажиллаж чинь тийм ээ. Тухайлбал одоо уншаад ойлгодог зарим нэг хүүхэд байдаг тий. Бас сонсоод ойлгодог ч хүүхэд байдаг. А бичгтээ бас нөгөө сайн мөртлөө ярихтаа таар хүүхэд байдаг. Ярихтаа сайн мөртлөө бас бичгтээ бас зэгцгүй хүүхэд байдаг тий. Энэ одоо ялгаатай хүүхдүүдэд одоо яаж бас сурах арга барилыг дэмжин ажиллаж байгаа туршлагаа олцсон уу? За ер нь бол хүүхэд бол өөр штэ бүх хүүхэд өөр тий сурах арга барил нь ч өөр амьдарч байгаа орчин нөхцөл нь ч өөр тий. За бас багшийн зааж байгаа мэдлэг чадвар хандлагыг хүлээж авч байгаа амч бас өөр тий. Тэгэхээр биднэрт нэг бэрхшээл байдаг л да ямар бэрхшээл байдаг вэ гэхээр нэг ангид 30-аас 40 хүүхэд бол суудаг. Тэгтэл тэр хүүхдүүдийг бид тэр болгонд ингээд бас ялгаатай хандаад байгаа айгу надад бас айгу хүндрэлтэй санагддаг. Та нарт бас тэг санагддаг баг тий. Тэгэл нөгөө
даалгавраа яг голцол тийм хүмүүстэй даалгавраа л бид ялгаатай ханддаг тийм ээ. Тэгээд нэг хүүхдүүдийн бас нөгөө маш богино бага ангийн хүүхдүүдийн бас онцлог шүү дээ. Маш богино хугацаанд анхаарал нь төвлөрөөд сарниждаг. Тэгэхээр тэр үед нь хүүхдүүдээ нөгөө анхаарлын төвлөрч байгаа үед л нөгөө арга барилаа эзэмшүүлэх гэдэг л нөгөө нэг хүүхд маань бас нөгөө өөр арга барил надаас нэхэд идэг, өөр арга зүй нэхэд идэг. Тэгээд тэр болгон дээр яадаг вэхээр ер нь бол өөрийнхөө л одоо бодож ирсэн тухайн үед хүүхдэд тохирсон аргаал хэрэглэхийг хичээдэг. Жишээлбэл манай ангид одоо маш сайн бичдэг мөртлөө ярихтаа тар хүүхд байдаг. Тэгээ яг тэрийг бол би болохоор нэгэн тэр хүүхд айгу ярих сонирхолгүй те ярихтаа тар байгаа хүүхдийг олонний өмнө гаргаж ярихыг бас одоо яриулахыг боддоггүй. Яг тэр нөгөө хүч улам ярихад болчих шүү дээ. Тийм учраас яг ийм одоо ялгаатай байдал дээр эцэгхийн дэмжлэгээ бас би айгу авахыг хүсдэг ер нь. Тэгээ яадаг вэхээр эцэгчүүдэд нь одоо энэ хүүхд маань ингээд юу яатсан одоо ангитар айгу гоё их уншсан байгаа те. Гэртэн таад айгуусаа яриулаарай. Болж өгвөл 3-5 хүнд яриулаарай ч гэдэг юм те. Гэртэн ингээд янгууд нөгөө хүүхд чинь анги дээр ярихгүй мөртлөө гэртээ очиод ярихтаа айгуусаа ярьдаг гинэ. Эхлээд ээжтэй ярьж чадахгүй байснаа ээжтэйгээ хамтарч ярьдаг гэж байгаа байхгүй ингээд эцэгчүүд манай ингээ ярихгүй болонгод би ингээд асуугаал дэмжээл хойлоо ингээ хамтраад ирсэн чинь айгуусаа ярьчихсан. Тэнгүүт нь дараа нь аавтай ярангууд нөгөө хүүхд чинь аавтайгаа бас нөгөө ээжтэйгээ байснасаа илүү чадварчдаг. Гэх мэт нөө эхлээд гэр бүлийнхэнтэй илүү яриулж байгаа. Тий, тэгж байгаа дараа нь нөгөө анги нийтэд нь тэгээд шууд анги нийтэд нь бас шууд олны өмнө яриулахгүй л дээ хосоор нь өдр яриулж байгаа. Гэх мэт нөгөө өөрт нь тохирсон тийм аргуудыг бас хэрэгжилж байгаа яриулах. Тийм эсвэл бол хэмжээний л. Тий, нэг яадаг. Арга одоо хайдаг гэх юм аа. За одоо манай оролцогч өгч нар маань бас онти өгшөөс асуух асуултаа асууно. За тэгээд. За та сурагчдын нөгөө зөв бичгийн дүрмийг хэрхэн тогтоолгоод тэгээд алдаагүй зөв бичих чадварыг яаж нэмэгдүүлж ажилтдаг вэ? Тэгээ ер нь зөв бичгийн дүрмийг бол ихэвчлэн яг анги бол арай өөр байдаг л да. Нөгөө миний бас арга гэх юм ааши одоо хэрэгжилж байгаа юм маань. Яг тэр хүүхдийн нөгөө нас сэтгэх нь арай өөр учраас ангидаа. Жишээлх юм бол нэгдүгээр ангид нь олонгууд одоо үсэг үзэн штэ тий. Үсэг үдсэн үеэс нэхлээд нөгөө нүдлүүлэх цээжчиг аюух хавдаг. Нүдлүүлэх цээжчиг нөгөө тэнгууд хүүхдүүд нүдлүүлж байгаа учраас харааны нөгөө тараараа хараач арж тогтоох чадвар аюу сайжирдаг. Тэнгууд нь 2 дугаар ангид олонгууд бас цээжчиг голцоо авдаг хүүхдүүд ер нь дүрмтэй өгье зөв бичгийн дүрмийг. Гэтэ цээжчиг авахтаа олонгууд нөгөө юу яадаг. Нөгөө ижил дүрмтэй өгөөдийг аюу эхлээд цээжчэндээ бүдэн оруулж штэ тий. Тэнгүүтээ нөгөө тэгэхээр дүрмийн яг нөгөө бичгтээ нөгөө эхний үгэн дээр аюусан тайлбарлаад өгчдөг. Тэгээ дараагийн үгэн дээр нь яхаа сануулаа авчдаг байхгүй. За түрүүний эхний нөгөө эсээ явуулна ш дүрм чинь байна шүү гээд тэгээ нөгөө үгэн цээжчиг бичгтээ зөв бичгийн дүрмээ ингээд тайлбарлаад ингээд яваад байгаа хүүхдүүд нөгөө яг ижил дүрмтэй учраас тэр цээжчиг одоо 2 цээжчгийн дараа ч юм уу 3 цээжчгийн дараа айгу тэр үгээ нүдэлцэн тогтооцсон байх нь бол харагдчихдаг. Тэгээд 3 4 5 гараа ингээд ороод цээжчиг бол эрс багасгадаг л да. Ерөнхийдөө бол багасгаад илүү зохиох найруулах тал руу ороод тэгээд тэрэн дээр олонгод зохиосон одоо их дээр нь алдааг нь одоо засаад дүрмийг нь тайлбарлаад тэгээд ерөнхийдөө бол зөв бичгийн дүрмийг нь ойлгуулад явдаг та. За баярлалаа. За тэгээд сурагчдыг нөгөө зохион найруулж одоо гол чадвар тийм ээ багуусрал төгсөөд одоо 5 дугаар анги төгсгөтнөд одоо сурагчдын бичих чадварыг гол үнэлдэг байгаа. Тэгээд сурагчдыг зохион найруулж чигэд яг ямар аргуудыг хэрэгэлдэг вэ? Нэг одоо яг үр дүн төрсөн арга багш нартай болцсон уу? За тэгээ ерөнхийдөө 3 дугаар анги руу хэлсэн те 3 дугаар ангиас эхлээд хүүхдүүдэд зохион найруулах. 1 2 дугаар ангид нэг өгүүлбэр 2-3 өгүүлбэрээр бичүүлдэг л дээ. Гэхдээ илүү их нөгөө нэг дуурайн зохиохоос эхлээд 3 дугаар ангиас ордог учраас зохион найруулах чадварыг бас энэ ангиас илүү түлхүү хөгжүүлэх бас боддог. За тэгэхээр ямар аргуудыг хэрэгэлдэг вэ гэхээр ерөнхийдөө бол алхамчлан зохиох тий алхам гаргаад алхамынхаа дагуу хүүхдүүдтэй одоо энэ ахны алхам дээр ийм үйлийг хийгээрэй гэдэг нэг алхам байдаг шүү дээ. Зохион найруулж тэр алхамчлан зохион бас бичүүлдэг. За дуурайн зохион бичих аргууд нэлээ бичүүлдэг. За хэрэгэлдэг. За дараа нь олонгууд нөгөө асуултаар чиглүүлж зохиодог. Жишээлбэл одоо өмнө нь шууд нөгөө нэг за хүүхдүүдээ цаасаар их зохиогоороо гэж хэлж хэр хүүхдүүд чинь сайн яахгүй те. Тэгвэл за цаасаар олонгууд эхлээд та нар яадаг вэ гэж тэгвэл хүүхдүүд бодоод өө манай аав чи ширээгээд гэдэг эхлээд заавал ярилцдаг хүүхдүүдтэй одоо ширээгээ тасдаг одоо л яадаг юм хаа чанаад ээж ингээ битгэний орой тэгдэг гэл ингээл ярангуут нь тэгвэл одоо эхлэл хэсэгтээ тэгвэл энийгээ оруулж бичээд бүдрээ зохиоё.
За дараа нь яадаг вэ гэдэг ингээд дандаа асуултаар ярилцчаад тэгээд дараа нь хүүхдүүдээрээ зохион хариулт бичүүлдэг. Тэгэхээр нэг хүүхдүүдийн бас нөгөө зэгцтэй зохиох чадвар бас хөгжсөн одоо хөгждөг. Мөн нөгөө зураг харуулж чад. Үйл явдал бүхий зураг харуулж чад. Тэгээд зургаараа бас хүүхдүүдээрээ өгүүлбэр зохиож ярилцсныхаа дараа за одоо бүгд энд зургандаа нэр өгье. Тэгээд энэ одоо сэдвэрээ их зохиоё гэж бас зохион хүүхдүүдийн зохион бичих чадварыг бас хөгжүүлдэг. За билег үзэж байгаа багш нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд аян тэг агшаасаа нэг асуулт асууя. Бүлүүмийн таксономийн бүтэц бүхий асуултыг хичээл төлөвлөлтөд хэрхэн яаж ашиглаж хэрэглэж байна вэ? Төлөвлөж байна вэ? Тэгээ бид нар ч бас Bloom-ийн таксоном гэдээ бас яриад бас нэлээд удаж байна тий. Тэр Bloom-ийн таксономын тэр нөгөө 6 түвшингийн түвшин байдаг тий. Тэр 6 түвшин бид нар ээлжид хичээл төлөвлөлтөд бол асуултаа төлөвлөлтөд бол нэлээд оруулж ирдэг. Мөн одоо үнэлгээний даалгавраа боловсруулдаг шүү дээ. Үнэлгээний даалгавраа боловсруулахдаа хөнгөнөөс нь хөндрөө чиглүүлсээр хэлбэрээр бас оруулахыг хичээдэг. За тэгээд даалгавраа боловсруулахдаа бол Bloom-ийн таксономыг бас нэлээд сайн ашигладаг. За жишээлх юм бол эхийн ойлголтыг бид нар бас асуултаар одоо тодруулдаг те илрүүлдэг. Тэгтээ бол эхний 4 асуулт нь сэргээн санах ойлгох түвшний асуулт байгаа бол дараагийн 2 асуулт нь задлан шинжлэх одоо нэгтгэн дүгнэх өөрөө одоо тань мэдэх тиймэрхүү түвшний асуултаар ингэж хүүхдүүдийг бас хөнгөнөөс нь хөндрөө чиглүүлж бас их эсдэг хичээлээ төлөвлөдөг. За баярлалаа. За эхийг сонсох тийм ээ унших ойлгосноо илэрхийлэх за ихтер ажиллах бичих чадварыг одоо сурагчдад олоход багш нарт одоо анги үрээр яг анхааруулах зүйл яана тийм ээ зарим багш нар ингээд ярьж байгаагаар маань би шавнараа одоо яг 3 дугаар ангид байхад нь л одоо яг зохион бичүүлж сургаж эхлүүлэх байсан юм байлаа яг тэр үед нь би одоо яг зохион бичиж сургаагүй их алдсан байдаг юм байлаа тэгээд тийм учраас одоо яг 5 дугаар ангид нь 4 дугаар ангид нь ингээд зохион бичүүлэхэд одоо айгүй их бэрхшээл байна гэж ярьдаг тийм ээ. Энийг бас багш нарт анхааруулахын тулд хэдгээр ангиас нь яг алхамж 2 дугаар ангид нь яг зохион найруулах дээр юуг баримтлах вэ тийм ээ. 3 дугаар ангид нь яг яах вэ тэр талаар бас зөвлөгөө өгнө үү. Тэгээ бас багш нар ярьдаг л би нэрээ бас яатсан алдсан гэдэг яг түрүүний юу ярьдаг. Тэгэхээр ер нь бол багш нартаа бас хэлэхэд суралцсан зорилттой аягүй сайн судлах хэрэгтэй юм байна. Тэгээ бид нар бол нөгөө суралцсан зорилттой судлааг угаас нэг голцоо сурах бичгийн дээр барай авчдаг тийм. Тэгснээс бол агуулга ихтүүлдэг, агуулга багтуулдаг гэх мэтийн асуудал бол нэлээд гардаг юм байна гэж утсан. Тэгэхээр бид нар 1-р ангид бол уншиж сурахдаа ерөөсөө зөв уншуулж сурах хэрэгтэй тийм. Суралцсан зорилт тийм. 2-р ангиас бол зөв хурдан уншуулж сурах хэрэгтэй. За 3-р ангиас эхлээд зөв хурдан ойлгож 5-р анги төгсгөд бүр уран яруу уншиж сурах хэрэгтэй гэдэг ингээд яг нөгөө суралцсан зорилт дээр аягүй сайн тусгаад өгсөн байдаг тий. Тэгэхээр бид нар суралцсан зорилттой бол тусах хэрэгтэй. Жишээлх юм бол одоо ойлгох чадварыг хөгжүүлэх гэхэл 1-ээс 2 дугаар ангид бол ерөнхийд нь имийг бол ойлгох хэрэгтэй тий. Тэр чадварыг л бид нар ерөнхийд нь ойлгох чадварыг хөгжүүлэх хэрэгтэй байна. За 3-аас 4 дугаар ангид бол эхээс бол чухал хэсгийг нь бол ялгаж ойлгох. За 5 дугаар анги гэхэд жишээлх юм бол гол санааг нь ойлгох гэх мэтэр ингээд яг ангид агуулгаар нь яг яаж өргөсөж байгаа вэ гэдгээл аягүй сайн одоо судалсан байхдаа насанд нь яг тохирсон аргыг бас тэрэндээ төлөвлөх хэрэгтэй. Тэгээд зарим багш нар яддаг л да 3 дугаар ангид би өстой зохион найруулж бичиж сургааг болохоор манай ангийнхаа ерөөсөө сайн зохион бичиж чадахгүй байна гэхээр тэгэхээр л ерөөсөө суралцсан зорилттой л ерөөсөө судлаагүйгээс л юм юм. Жишээл 1-р ангид гэх юм бол хүүхд яг юу хийж чинь гэхэл өөрийгөө танилцуулчих хэрэгтэй. Тэгэхээр бид нар өөрийгөө танилцуулаад яг суралцсан зорилттой судлаад 1-р ангид би өөрийгөө танилцуул бичих хэрэгтэй. Энийг нь л аягүй сайн ойлгуулчих. 2 дугаар ангид гэхэл гэр бүлээ танилцуулах хэрэгтэй. Гэт ингээд яг агуулга яг өргөслийн аягүй сайн мэдээд тэгээд суралцсан зорилттой судлаад явчих юм бол нөгөө нэг одоо агуулга үлдэхгүй нөгөө хүүхдүүдэд нэг зохион найруулах бичих чадвар яг аль түвшиндээ яах вэ гэдэг аягүй сайн нөгөө мэдээд хүүхдэд хөгжүүлэх бас боломжтой юм байна л гэж боддог шүү дээ. За өнөөдөр багш нартай энэ өдрийн мэндийг хүргэе. За дэлхийн нийтийг зөрчиж байгаа энэ цар тахтын үед одоо манай Монгол улсын боловсрол бол ер нь чамгүй хугацаанд телевиз хичээлээр явж байна. За тэгээ энэ телевиз хичээлийн хугацаантай хүүхдүүдийнхээ унших чадварыг хэрхэн яаж хөгжүүлж ийн вэ? Туршлагаасаа хуваалцсан уу? Тэгээ ер нь телевиз хичээл бас явж гин те. Тэгээ хүүхдүүдийн бас нөгөө ажиглаад хад илүү гар утас те компьютер юу аюух анхаарлаа хандуулж штэ те. Тэгэхээр би бол миний зүгээр хэрэгжилж байгаа туршлага гэх юм бол ангита нөгөө групп чаттай. Тэгээ групп чат руугаа богино өгүүлэлэг
бид нар жоохон бахтаа дээр үздэг гэсэн чинь нөгөө хөх навч мавч гээл те нэг тиймэрхүү бас хүүхдүүдийн сонирхолтой бас одоо билүү сонирхолтой гоё орчин үеийн өгүүлбэрүүдийг маш богинохын гэхдээ их биш тийм өгүүлгийг ангийнхаа гүрв чат руу илгээдэг. Тэгээд одоо өнөөдөр одоо 2 өдрийн хугацаа өгдөг ч юм уу те зарим нь бол орох боломжтой, зарим нь бол яг цагт нь орох боломжгүй учраас нэг хугацаа өгөөд ингээд илгээдэг. Тэнгүүт хүүхдүүд тэрийг уншаад одоо миний өгсөн өгүүлгээ уншина. Гэтэ хит их өгүүлэг өгчих юм бол нөгөө цахим орчинд байгаа учраас нөгөө тэд нар ч нэг хэвлэх боломж байхгүй шүү дээ. Тэг яг нөгөө уцнаасаа хараад ч юм уу те компьютераасаа хараад сууж байгаа учраас утааг өгч юусаа болохгүй юм байна гэж бодоод их богино л өгдөг. Тэгээд эцэгчүүд уншуулад буцаагаад миний одоо тэрийг яаж одоо би унсны мэдэх вэ гэхээр одоо уншсан өгүүлгийнхаа утгыг ярих, үйл явдлыг ярих, за яг ямар зүйлийг ойлгож авсан, ямар сурамжтай санаа байсан гэдгийг хүүхдүүд яриад над руу нөгөө бичлэг болгож бас илгээдэг байгаа. Ингэжлээс хүүхдүүдийн унших чадварыг хөгжүүлж байна. За баярлалаа. Сургалтын бас хөтөлбөр бас манай Монголын бас сургалтын хөтөлбөрөөс их өөрчлөгдөж байгаа гэж багш нараас ярьдаг тийм ээ. За тэгэл энэ өөрчлөгдөх явцад одоо сурагчдыг одоо уншуулах цээж чих хийлгэх цаг байхгүй гэж ярьдаг багш нар голдоо тийм ээ. Үүнтэй та бас хэрхэн санал нийлж байна? Тэгээ би яг нөгөө цээж чих цаг маг байхгүй гэдэгтээ бас санал нийлдэггүй л дээ. Тэгээ яг дан цээж чихэр хүүхдийн зөв бичих дүрмийн одоо чадвар алдаагүй бичих чадвар бол сайжирна гэж боддгоо те ихэвчлэн нөгөө нэг хүүхдийг бичүүлж сурахад багшийн төлөвлөлт аягүй чухал гэж боддог. Тэгэхээр дан цээжчгийн цаг байхгүй, уншлагын цаг байхгүй гэдэг нь санал нийлдэггүй. Харин ч нөгөө хүүхдүүдийн зохион найруулах бичих чадварыг нөгөө суралцсан зорилттой тулгуурч хөгжүүлэнгээ яаж нөгөө нэг хүүхдийнхээ цээжэр алдаагүй бичих чадварыг хөгжүүлэх вэ гэдэг дээр аягүй бодож төлөвлөх хэрэгтэй байна л гэж боддог. Тэгээд ихэвчлэн хүүхдүүдээ бас нөгөө нооролон бичих чадварт сурахыг зорддог. Тэгээ ноорголж бичгээр нөгөө хүүхдүүд аягүй алдаатай бичдэг шүү дээ, тий. Тэгээ буцаагаад нөгөө солилцоод уншаараа би энэ үгэн дээр алдсан, эмтэй төстэй үгэн дээр хүүхдээ аягүй боддог байхгүй. Тэгээ зарим хүүхдүүд чинийхээ дахиад уншиж даа чи яг энэ үгийг надтай адилхан бичсэн мөртлөө чи яагаад гэсэн хоорондоо ярьж байгаа нь бас харагдтыг. Тэгээ гэх мэтээ нөгөө өөртөө өрн ч юм алдаагаа судлах. Хаяа нэг багш алдаагаа бас засах, тий. Тиймэрхүү арга хэрэглэж ерөөдөө хүүхдийнхээ алдаагүй бичих чадвар тусан. Бичих явцад дүрмийг нь онцлоо. Тий, явцад нь л ерөнхийдөө дүрмийн тайлбарлаад үүднээс л явах нь. Тий, ер нь 1-ээс 3 дугаар ангид бол ялангуяа шууд дүрм гэдэг тогтоолохоор хүүхдүүд яг цээжилчдэг л дээ тий. Тэгээ жоохон хэрэглээ болох тал дээр бас жоохон бага байдаг юм гэж хардаг шүү. Тий. За, айсан бас. Монгол хэлний нэр хичээл одоо хөтөлбөрөөр боловсруулна шүү дээ. Тэгэхэд ямар нэг юм бэрхшээл тийм асуудал тулгардаг. Хэрвээ тулгардаг бол тэрийг яаж шийдвэрлэдэг вэ гэж асуумаар санагдчих. Тийм. Ер нь монгол хэлний хичээлж гэлгүй те. Ер нь бусад судалгаанаар ингээ хөтөлбөрөөр боловсруулахад ялгаатай байдлыг тооцох те. Тэгээд үнэлгээний даалгавраа төвшинчилж боловсруулах гэх мэт юм зөв бас нэг бэрхшээлтэй зүйлүүд бас тулгардаг л да. Гэтэ манай сургуулийн хувьд олонгууд харьцангуй аягүй секцээр хамтарч ажиллах боломжтой нэг бусад сургуульчсан боломжтой олон багш нар те. зэрэг сумдын сурвалжхан гэцээж магадгүй. Тэгэхээр хамтарч боловсруулад нөгөө явдаг болохоор энэ бэрхшээлүүдийн бие биенийхээ санааг сонсоод тэгээд одоо сурах бичиг гарын авлага тийм үедээ харж чад бас шийдэд явцдаг. Ерөнхийдөө яг тулгамдж байгаа юм нь бол ялгаатай байдал дээр бас яаж хадаа гэдэг тэр манайхан бас их ярилцдаг. Тийм. Ямар арга ашиглах уу, тий? Яаж төлөвлөх үү, тий? Яг одоо ээлжид хичээлээ төлөвлөж ш хөтөлбөрөөр төлөвлөж явахдаа одоо багийн үнэлэх үү, тий? Эсвэл нэг ялгаатай байдлыг харахад зөвхөн одоо багийн үнэлээд явах уу, эсвэл ганц нэг хүүхдийг үнэлэх үү, эсвэл одоо дан одоо ангиар ингээд тэмдэглээд явах уу гэх мэтэр ингээд дандаа нэг харилцан ярилцж байгаа нэг хамтаараа шийддэг болохоор бас харьцангуй бас бэрхшээлээ бас шийдвэрлэдэг л чадчихна. За надад нэг асуулт байна л да. Сурагчдыг нөгөө уран яруу унших чадварыг хэрхэн нэмэгдүүлж ажилладаг юм болоо та. Яг уран яруу унших чадварыг би бодохдоо бол одоо нэг уншиж байгаа зүйлээ ойлгосон хөлтөл уран яруу уншдаг гэж боддог байхгүй. Ерөнхийдөө утгын доторх нэг юу уншаад байгаа утгыг ойлгож байгаа. Тийм юуны одоо сайн Монгол эх орны тоо шүлэг уншиж тэр дотор үгийн утгыг мэдгүй байж идэг те. А тэр шүлэгнийхээ утгыг ойлгоогүй тохиолдолд бол уран яруу унших гэдэг энэ бас ярих боломжгүй болов гэж боддог. Тийм учраас нөгөө шүлэг цээжлэх технологи гэж байдаг шүү дээ те. Тэр технологийн дагуу ерөнхийдөө
уран яриа уншуулахын өмнө шүлгээ цээжлүүлдэг бүх хүүхдүүдтэй ингээд цээжлүүлнэ шүү дээ. Үгийн утгыг тайлбарлан мөрөөр нь уншуулна. Мөрөн дээр байгаа үгийн утгыг зургаар илэрхийлсэн нь харуулна, зургийг нь харуулна. Гэх мэт нөгөө нэг бүгдийг нь ойлгуулсны дараа л одоо уран яриа унших юу нь одоо чадварыг нэмэгдүүлэлт гэж боддог. Ерөнхийдөө бол ойлгосон хүүхдэл уран яриа уншнаа л гэж үздэг байхгүй тийм. За баярлалаа. За би бас нэг асуулт асууя да. Таны хичээл дээр бол бас өмнө хэд хэдэн удаа сууж үзчихсэн. За ингээд та бол дуурайн зохиох аргыг бол их төлхөө ашигладаг. Тэгэхээр та энэ хүүхдийнхээ дуурайн зохиох аргыг хөгжүүлэхдээ яг ямар аргыг илүү яаж арга ашиглаж ийн вэ? Тэрнээсээ хуваалцаач. Тэгээ ер нь дуурайн зохиох арга ч өөрөө бас алхамтай байдаг тий. Яг тогтсон алхамтай байдаг. Тэгэхээр би эхлээд нэг шүлэг их үлгэр тий ямарваа нэг юм уншуулж тогтоолгож цээжлүүлснийхаа дараа л дуурайн зохиолгоо штэ. Тэрнээс шууд одоо за маяг гэж өчнгүүтээ дуурайн зохиох бол боломжгүй. Тэгэхээр одоо би нэг үлгэр дуурайн зохиолгоё гэж бодож байгаа бол тэр үлгэрийг юу гараад байгаа юм тий үлгэрт ямар үйл явдал гарч ийн ямар сурамжтай санаа өгöd байгаа юм ямар одоо дөрүүд гараад байгаа гэх мэт яг тэр дуурайлах гэж байгаа юм дээр л нэлээд сайн ажилтдаг. Тэгжиж дараа нь нөгөө дуурайн зохиох алхам руу ордог. Тэгээд одоо нөгөө хүүхдүүдэд жишээлбэл үнэг чон 2 гэдэг үлгэрийн бүгдээрээ дуурайн зохио гэдэг үлгэр дээр аягүй сайн анализ хийгээд үйл явдлыг хөгөөд ярилцаад ингээд явсныхаа дараа за хүүхдүүдээ энэ дүрийг яаж өөрчлөх дүрээ одоо яаж өөрчлөмөр вэ? Ямар амтан болгомоор байна? Хүн болгож болно тий. Жишээлбэл үнэг чон үнэг нь одоо хуурамч тий. А чон нь айгуу тийм ховдог хоёр байх юм бол яг ямар амтан болгож чи өөрчлөмөр байна гэдэг нөгөө мөн чанар дээр нь бас их ярьдаг л та хүүхдүүдэд. За тэгвэл ийм үйл явдал гарсан бол энэ үйл явдлыг нь одоо чи хаана өрнүүлмээр вэ? Одоо ойд өрнүүлж байгаа бол чи одоо хаана өрнүүлмээр гэдэг айгуу сайн нөгөө нэг чиглүүлэх асуултаар багш чиглүүлээд за одоо би тэгвэл энийг усанд өрнүүлмээр би заас олгоё гэдэг хүүхдүүд янз янзын санаа илэн шүү дээ тий. За тэгвэл одоо тэгвэл энэ хоёрыг яаж зөрчилд энэ хоёр ингэж одоо юмаа булаацалсан бол тэр хоёр загас чи юу булаацалтна гэж бодож чинь гэл ингээд хүүхдүүдээрээ яриулаад байдаг байхгүй яг тэр мөн чанар дээр нь яриулаад за ингэж төгсгсөн бол чиний дуурайн зохиогч байгаа юм чи яаж төгсөх юм гэ эхлээд аягүй сайн ярилцсныхаа дараа дуурайн зохиох алхмынхаа дагуу тэгэхэд хүүхдүүдээрээ дуурайн зохиолдог. Өөрөө алхамтай учраас бас аягүй төхөн байдаг л дээ нараа. За одоо сүүлчийн асуулт. Одоо нөгөө багангийн багш нар одоо маш их гэрийн даалгавар өгч ийн гэл тийм ээ. Зарим нь баг өгч ийн, их өгч ийн. За их голдуу академик гэрийн даалгавар өгч ийн. Одоо энэ гэрийн даалгаврын асуудал бас л одоо нэг юм манай улсын бас нэг гол асуудал болоод байгаа маа тийм ээ. Тийм учраас одоо яг их хэлний хичээлийн гэрийн даалгаврыг бас голдуу яг ямар чадварлуун төлөхөө өгдгөө тийм ээ. Ер нь гэрийн даалгавраа ер нь ямар байг хэмжээтэй байвал зүгээр үү тийм ээ. Тэр талаар одоо багш нарт зөвлөгөө өгнө. Тэг гэрийн даалгавар бас айгу одоо айгу төвхтэй болцсон тий. Нэг эцэгчүүд ч айгу бас нэг үйлэл тавьдаг болцсон их байна. Тий зарим эцэгчүүд манай ингээд бас харж байгаад зарим эцэгчүүд багш айгу бага байна. Нэг хүүхдийн чадвараас болоод байгаа байхгүй даалгавар тэрийг бас айгу хурдан хийчдэг айгу чадвартай өгч чинь тэр миний өгсөн даалгавар багтаад байдаг. Гэтэл айгу удаан нөгөө хүүхдүүд чинь даалгавар нь ихтэйд байдаг. Тэр хүүхдийн чадвар ялгаатай байдал гэдэг юм бас айгу харгалзсан болчиход байгаа. Гэрийн даалгавар өөртөө яг тэрийг яа. Тий ялгаатай. Тэгээ бид нарт болохоор ялгаатай өгнө гэхээр бас айгу хүндрэлтэй болох гад байдаг тий. Тэр бид нар энэ дэр бас айгу нэгцэн ойлголттой бол бас нэг гэрийн даалгавар яах гэдэг бас хамтраад бас хийвэл бас зүгээр юм ус боддог л доо. Тэгээд миний хувьд бол зүгээр эхлэлний хичээлээр гэрийн даалгавар голцоо зохиох даалгавар өгөх хичээдэг. Яг тэр хүүхдүүд айгу өөртөө айгу зохиох дуртай байдаг. Энэ манай ингээд бусад хүүхдүүдийг ч сарахад тэгээд нэг ерөөсөн зохиох даалгавар өгмөл бүгдээр хураа гэж баярлдаг байхгүй юу. Тэгээ маргааш нь ирээл нөгөөхөө уншаад би ингэж зохиосон гэж би нөгөө нэг од шүрх агаараа ингээ хооронд солилцоод уншуулчихдаг байхгүй даалгаврыг. Тэгэнгүүт чинь тэр тэгсэн байна нэг гэсэн аюу олон санаа ягаад багшаа энийгээ дахиад өгчээрэй би дахиад өөрөө болгоод солиод ирээ. Дахиад өөрөөр зохиоод ирээ гэдэг. Ерөнхийдөө бол зохион найруулж бичих даалгавар дээр өгөх нь дуртай. Тэгээ бас нэг унших даалгавар өгөх их дуртай. Хүүхдүүдийн нөгөө нэг номон дээрээсээ тийм уншаад ирээрээ. Тэгээ уншиж ирээд тэрийгээ тэдэн үнд ярьж өгөөд ирээрээ гэвэл манай хачин бүгдийг ингээд тоо тавьчихдаг байхгүй юу. Тэгээ тоо тавингаад нэг уншаад бүрийг хэлээл нэг уншаад бүрийг хэлээ. Тэгээ бүрийг харангууд 5 бүрийг байвал 5 уншицсан байна гэдэг ингээд яачдаг. Заримуд нь ингээд би биэндээ багшаа би 10 уншсан байгаа зүтэй гэдэг ингээд харуулждаг байхгүй юу. Тэгээ зарим нэг уншсан хөлтөл нэг л бүрийг тавьсан багчаад ингээд яадаг. Тэгэхээр ер нь гэрийн даалгавар дээр бол бас
бас нэг ялгаатай байдал гэдэг юм харгалзаад ерөөдөө аль болох сонирхолтой өөрсдийг нь дуртай даалгаврыг өгвөл бас зүгээр юм уу гэж боддог. Тэгээд нөгөө багш нараас нөгөө гэрийн даалгавруудаа өгчөөд буцаагаад шалгахгүй тий. Зарим үед бол амждаг тий. Амжихгүй ийм бас асуудал үүсдэг. Тэгээд тэрийг л хамгийн гол нь багш өөрөө бас зохицуулаад би маргааш дахиад нөгөө хичээлдээ ороход энэ даалгавраа гол нь үзэх цаг надад байгаа болоо гэх тэр бас аюу бас харгалзаж өгөх хэрэгтэй болов уу тий. Би бас боддог л гэрийн даалгаврыг эцэг эхчүүдэд би бас би бол бас ингэж боддог нэг ангийн хийж байгаа даалгавар те багш бол бүх төвтрийг үзэх хэрэгтэй. Заашгүй. Гэрийн даалгавар бол эцэг эхчүүд бас бүгд үзэх хэрэгтэй гэж боддог байхгүй. Хэрвээ би ангид одоо хүүхдэд даалгавар өгчөөд үцхгүйгээр явуулчих юм бол тэр хүүхдээ бол тэгээ багш үзээгүй гэхэд тэг сонирхох. Тэгэхээр ангид бүх одоо 37 манай 37 хүүхдэхэд одоо би их зохиолгоод даалгавар өгсөн бол 37 олон л үзхийг үзнэ ер нь. Харин гэрийн даалгаварт бол эцэг эхчүүд тэрэн дээр багшны даалгавар ээж сонирх ээж ямар даалгавар хийсэй гэд бас үзэж сонирхох хэрэгтэй гэж боддог. Гэрийн даалгаврыг гэртээ хийж байгаа учраас эцэг эхийн бас нөгөө өөрөг хариуцлага бас давхар тэрэн дээр явж явах хэрэгтэй. Тэр анханаас нь эцэг эхчүүдэд гэртээ хийж байгаа даалгаврыг эцэг эхчүүд бүр яг өөртөө тий хийгээд хараа хяналтаа хийлгэж явах хэрэгтэй шүү гэдэг дээр бас нэлээд эцэг эхчүүдтэй бас ер нь анх сургуульд орсон цагаас нь л тэгж одоо юу гэдэг ярилцдаг. За бидний одоо бас энэ чөлөөт ярилцлагын маань нэлээд өндөрлөх өгч байна. За тэгээд их хөлний боловсролыг бас хөгжүүлэхэд өнөөдөр өөрийн арга зүй туршлагаа хуваалцаж за багш нартаа бас үнэтэй зөвлөгөөгөө хуваалцсан онцгой багштай ингээд баярлалаа. Цаашдынх нь ажил хөдөлмөрт одоо өндрөөс өндөр амжилт хүсье. Мөн энэ бас бүтээлч энэ бас чөлөөт ярилцлагыг санаачилсан боловсрол соёл урлагийн газрын мэрэгчлэн Бунтын багштай бас баярлалаа. Маш олон багш нараас энэхүү ярилцлагыг үзээд цаашдынхаа одоо багшлах үйлсэд тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд бас маш их дэмжлэг болно гэдэгтээ бид нар бас найдаж байна. За ингээд төгсгөлийн үгийг бас танд үлдээе. За баярлалаа. Тэгээд бага боловсролын бага боловсролын зорилго гэдэг чинь ер нь хэлээр алдаагүй зөв бичих тий өөрийгөө илэрхийлэн ярих чадвартай юм хүнийг бид бас дунд анги руугаа өгөх ёстой. Тэгэхээр энэ зорилгоо бас багш болгонд биелүүлээд хүүхд болгоно бас хүүхд бүрийг бас хөгжүүлээрэ гэж хүсмээр байна. Тэгээд өөрийнхөө хэрэгжүүлж байгаа бяцхан туршлагаасаа хуваалцсандаа бас баяртай санаа авах зүйл байгаа бол бас бүр их баярлнаа гэж хэлмээр байна. За манай багш нар оролцож байгаа багш нар бас сэтгэлээ. Бусад багш нар тандаж хэлэх үгээр үлдэн үү. За ингээд бид нартай олон бусад багш нартаа өөрийнхөө үнэтэй туршлагаасаа хуваалцсан баяртай багштай дахин баярлалаа илэрхийлье. Баярлалаа. 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 Баярлалаа нараа.